За өнөөдөр би та бүхэнд френчип буюу гараар зурсан зурсгүй ба үзэг гэсэн хэрэгслүүдийн талаар танилцуулна. За энэ хоёр хэрэгсэл маань ухаалаг самбар, компьютер, гар утас, таблетээр ашиглах зорилттой бөгөөд ерөнхий боловсролын сургуульд ухаалаг самбар дээр ашиглахад илүү тохиромжтой хэрэгслүүд байгаа. За өмнө ерөнхий боловсролын сургуульд багш нар маань самбар ашиглан хичээлээ заадаг байсан бол одоо харин географи програмыг ашиглан илүү сонирхолтой байдлаар хичээлээ явуулах боломжтой гэж үзүүлж байна. За энэ бичсэн томьёо теорема бичих боломжтой. Эсвэл мөн зөвхөн геометри гэлтгүй график хэрэгслээр одоо нэг тайлбар бичих бол мөн пен хэрэгслээ ашиглаж болно. Ийм баазаар бичсэн тийм. Ер нь бол ухаалаг самбар дээр нөгөө өөр гэсэн үзэгтэй учраас илүү бичлэг тохиромжтой зөвхөн байна. За энэ маусаар бичиж учраас. За одоо френчип хэрэгсэлтэй танилцгаая. За график хэсгээ сонгоод. Френчип хэрэгсэл маань болохоор дүрсийг ойролцоогоор зурж таниулах, гараар дөрвөн функцийг зурж болдог давуу талтай. За мөн функц дээр хийдэг x, y тэнхлийн дагуу параллелоор зөв x, y-ийн дагуу графикаас функц ургалтуудыг зурсан дөрвөн функц дээр хийж болдгороо давуу талтай байгаа. За ойролцоогоор дүрсийг таних буюу одоо дээрээ дүрс дурдсан тийм. За флеш болон эллипс оруулжин. За гэх мэтчлэн дөрвөлжин дугуй гэж бусад дүрсүүдийг таниулж зурж болдог байгаа. За одоо дээрээ френчип хэрэгслээрээ дурын функцийг зурж оруулъя. Одоо энэ функц дээр хийдэг сургалтуудыг хийж харах байгаа. За тэгэхээр y тэнхлээр параллел зүүхин тул функц дээр ямар утгаар зүүхин нэмж өгөх байгаа. Зөв утгаа слайдер буюу гулсагч ашиглан оруулах дурын утгаар шилжүүлээ харах боломжтой. За одоо гулсагч анги оруулж байна. За y тэнхлийн дагуу параллел зүүж харагдаж байна. За мөн гулсагчийнхаа утгыг өөрсдөө дурын утгаар өөрчилж болно. За энэ хасах харагдана. Нэм гараа харна гэж оруулаа. За алхам нь болохоор мөн дурын утгаар за 0.1 гэсэн алхамтай функц y тэнхлийн дагуу параллелээр зүүж. За ингээд параллелээр зүүж байгаа харагдаж байна. За одоо x тэнхлийн дагуу параллелээр зүүх функц оруулъя. За энэний давуу тал болохоор нөгөө самбар шухуу ашиглан зөвхөн багш нар функцийн график зургалт гэвэл одоо нэг утга өгөөл зургалт зурдаг штеп. Усагч ашигласнаар болохоор ямар ч зүйл одоо ингэж бүлгэж хүмүүстээ харуулах боломжтой ороод авалтай. За ингээд G пункт, H пункт гэнэ. За H пунктээ зөвхөн дангаар нь параллел зүүхийг харъя гэвэл нөгөө пунктээ нөлөөлж байгаа. За одоо y тэнхлийн дагуу функцээ сонгож харуулъя.
P функц маань юу? Асар нэг үед функцтайгаа давтсан. Асар нэг үед гişгэнтэй байна. За одоо x тэнхлийн дагуу. За энэ бичлэг гараар зурсан функц дээр функцийн дөрвөн үргэлжлэлийг хийж болдог давталтай. За асар нэг үед гişгэнтэй харагдаж x тэнхлэн. За ингээд дөрвөн хуралт маань мөн дөрвөн хуралтын функцийнхаа өнгийг өөрчилж сонирхож байна. За тийм үед дөрвөлтэй юм чанар. X тэнхлийн дагуу хуралт нь хязгаар бий. За мөн энэ функцийнхаа дээд доод нийлбэрийг олох боломжтой бөгөөд доод нийлбэрийг олж үзүүлээ. За lower sum ингээд доор нэг заавар нь гарч ирж байгаа. За функц буюу функц x-ийн z, x-ийн төгсгөлийн z, хуваалтын тоо гэж байгаа. За монголоор оруулахыг хүсвэл интеграл доод нийлбэр гэж оруулаад за энэ заавар нь аваа. За манай x-ийн z нь ойролцоогоор хасах 2.5 гэдэг интеграл. За төгсгөлийн z-ийн хасах тэг арга гэдэг оруулъя. За хуваалтын тоо мөн слайдер үүсгэж иж оруулна. За хуваалтын тоогоо 4 утгаар өөрчилж болно. За хуваалт учраас 1-ээс эхлээд 20, 30, 40, 50 гээд 4 утгаар хувааж болно. За энэ бүгдээрээ 50 гэж оруулаад алхам нь мэдээж хуваалт учраас 1-1-ээр явуулчих ёстой. За тэгээд алхам нь 1 гэж оруулна. За ингээд хуваалт хэсэг тусан доод нийлбэр маань харагдаж байна. 300-ны 43. За. За дээд нийлбэрийг оруулахыг хүсвэл upper sum гэж оруулж гэж болох байгаа. За одоо бүгдээрээ гараар зурсан дурын функцээ 3-ийн хэсэг дээрээ эргүүлэхэд ямар гадаргуу гарах нь вэ гэж сонирхцгаая. За эргүүлэхийн тулд альфа гэсэн үнцэг хэрэгтэй. За эхлээд альфа үнцгийг босгож чиглэлээ оруулчихъя. За үнцэг учраас энэ жил сонгоно. За тэснээс 3-ийн хэсгээ оруулчихъя. За манай гараар зурсан дөрвөн функц маань харагдаж байна. За гадаргуу буюу surface гэдэг юм уу? За монгол хэл дээр ашиглаж байгаа бол гадаргуу гэж оруулаад за эхлээд f функц маань тэгээд үнцэг эргүүлэх үнцэг маань альфа үнцгөө. За тэгээд x тэнхлийн дагуу эхэлж эргүүлж харуулъя. X axis. За ингээд эргүүлэхэд манай
За энэ гадаргуу ямар төрстэй адилхан? Юутай адилхан чинь? Ингэж Монгол гэршил гэршил юу төрч юм шиг харагдаж байна. За эхлээд дурын функцаа гараар оруулахын тулд энийг бас нөгөө тооцож оруулж болно. X гэхээр эргүүлэхэд ямар бие үүсэх нь гэж сонирхолтой төрсөөр. За аксын за одоо Y тэмдэлгийн дагуу эргүүлэхэд ямар гадар уусах вэ? За одоо энэ ямар төрсөн? За ингээд үнцгийн өөрчлөлт хийх. За манай хоёр гадаргуу маань X Y тэмдлийн дагуу хэлсэн. Нэг санагдаж байна. За ингээд та бүхэн маань GeoGebra програм ашиглан сурагчдаа илүү сонирхолтой үр дүнтэй бодит байдлаар хичээлээ заарай. За анхаарал татсан явдал.